та бүхэндээ орой мэндийг дахин хүргэе. Дэлхийн монголчуудын эмжил радио 88.3-аас 7-ны давгаас баасан гарагийн 20 цагаас хүргэж байгаа хоолболтол хов зөөгөөтэй шавшуу нэвтрүүлгийн 2025 оны 5 сарын 1-ний пүрэв гарагийн дугаар шууд ирэхэд бэлэн болоод байна. Студиуд хөтлөгч Чанцаа Ами, найруулагчаар ундрах нар ажиллаж байна. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар автомашины зээл, автомашин авах гэж байгаа бол Simple-ээр аваарай. Мөн ард жанчуулангийн анхны ундрагаас авсаар шин хандгаата жанчуул хамтран ажиллаж байна. Бэлцэн хараадтай үчи мэндийг хүргэе. Бүгэн үчи мэндийг хүргэе. Яв боцохтой бэлэнлээдтэй. Бэлээ. За өнөөдөр чинь шар шуу нэвтрүүлэг хэддэг дугаарыг хийж байна? 5 сарын 1-ний байдлаар одоо 409 дахь дугаар. 409 дугаарыг та бүхэндээ хүргэсэн байна. За тэгээд энэ олон жилийн турш бит хоёрыг харж хандчихсан. Яа. Үхээр айлга гэдэг шиг. Баярлалаа. 400 дугаар гэдэг чинь. Тий, 400 дугаар. Хоол нэг 500 дугаар хийгээл 500 арайч хүрэхгүй юм уу? Арай хүрэхгүй баг. Нэг 60 одоо нэг 65 6 дугаар л хийсэн юм байна. Тийм учраас юу арай хүрэхгүй гэсэн үг те 500 арай хүрэхгүй юм шиг те. Тийм байна. За тэгээд 400 дугаар гэдэг чинь бас их сайхан бэлэг дэмбэлтэй тоо байна. Хоёлаа гараа тэмдэглэх үг гэж. 400 дахь дугаараа юу? Тэгэж 409 дахь дугаар. 409 дахь дугаар өнгөрцөн байна шүү дээ. 400 дээр хийлэхгүй гэж. Харин тийм. За өнөөдөр пүрэв гараг би эхэлж ярих юм байна. Амиг чимэр алгартын тухай ярих гэж байна. Чи үздгээр үзчихгүй юу? Чи үздэг хардаг гэдэггүй шүү дээ. Одоо мэдгүй. Жохон үзээ хичээл гэдсэн. Backstreet Boys гэдэг нь бол мэдээ. Тэгээд сүүлийн үлдсэн нэг гишүүн бол Crash ярих гэж байна. За ёо би тэгээд Crash гэдгээ хэлэхгүй болохоор энэ ингээд дуусчихж байгаа юм болов уу? Миний Crash. Би зөвхөн нүдэ авсан бэлээ. Би зөвхөн Crashсан бэлээ. За. Нөгөө талаас нь юу гэж яах юм? Ямар талаас? Энэ манай ахын талаас бас намайг давгүй үгэн гэсэн. За, Backstreet Boys хамтлагийн хамгийн сүүлийн гишүүн буюу Brian-ыг танилцуулна. За. Өнөөдөр дөрөвт. Би их. Сая би ихлэн гэж таныг ярих юм үл. Юу гэсэн байсан? За, тийм гэсэн. 400 дахь дугаар тэмдэглэе гэснээс л боллоо. Үгүй юу. За өнөөдөр танилцуулах алдартай маань Moving Sweet Home хэмээх бүтээлээр олон танигдсан жүжигчин Коён Жонны тухай танилцуулна. За 1996 оны 4 сард мэндэлсэн өдгөө 29 настай залуу жүжигчин. За өндөр нь хэр өндөр юм шиг танд санагдаж байна. Та өндрөөр нь хараагүй л байх л та төсөөлөөр хэлчихв гэж. Би бүр нэг шараг байж. Юм хом аяа таах сайхан байдаг шүү. 170 гаруй байх. Тэрнээс доош. Доош юм уу? Тэгвэл 60. Тэрнээс дээш. 65. Тэрнээс доош юм байна. 63. Яг зөв. Амигч одоо юм хүм үзэж хараад байгаа шүү дээ ингээд. За ингээд метр 63 см өндөртэй яг нэг хүмүүс одоо нөө телевизээр ч юм уу те драмагаа үзээд эсвэл тоглосон клипийг үзээд энэ жүжигчин өсгөөл ер нь их өндөр өсгөө юм байна. Метр 70-аас дээш гэж боддог гинэ дандаа. Гэтэл яг жинхэнэ өндөр нь бол метр 63 см өндөр юм байлээ. За ингээд мэрэгчлээс нэглээ танилцуулъя. За 5 настайгаас 14 нас хүртлээр балетэр хичээлсэн. За мөн ганц балетч биш усан сэлэлт уран гуулгалтаар хичээлж исэн байлээ. За тэгээд дунд сургуульд ороод гинтхэн уран зураг талдаа илүү сонирхолтой болсон. Тэгээд өөрийнхөө зургийг бусдад харуулж те хариу үйлдэлийг харах өөрт нь маш их таатай байдаг гэсэн юм байна. Гой зурчул хүмүүс хөөх ямар гой дурсан бэ гэж хэлэх нь өөрт нь урам болдог те. За тэгээд эцэст нь уран зураг талдаа сурахаар шийдсэн. Тэгээд 10 жилийн сурч байхдаа айхтар бол найзтай бол байгаагүй ер нь тоотой цөөхөн идэх найзтай ийм дотогшоогоо чимээгүй тийм сурч байсан. Тэгээд урлагийн их сургуульд орох гээд 10 жил байхдаа байнга зураг суучдаг гэсэн. Одоо урлагийн сургууль орохоо яг нэг зураг тал руу сурах юм бол шалгалт өгдөг учраас бэлтгэл хийдэг гэсэн гэсэн. Тэгээд зурсан хугацааг тооцвол бараг нэг 10-аад жил юм уу да. Амар зурж юм шүү дээ. Лаг зурд юм шүү дээ. Мундаг зурд юм байлаа. Тийм байна. За ингээд эцэст нь сүүлийн Охтын их сургуульд орчин үеийн урлагийн танхимд элс орж чадсан. Гэвч зураг зурах нь яг мэрэгжил болоод ирсэн чи стресстэй ихэлсэн нэ. Уг нь яг хобби явахдаа их гоё сайхан те дуртай үедээ зурчдаг гэсэн бол мэрэгжил болоод ирэхээр угаасаа нөгөө чадвар талаас нь багш нар чинь заагаал арай өөр бол авчдаг шүү дээ. За тэгээд өөр мэрэгжлээс сурах хэсэгтээ эргэлзэж эхэлсэн. Тэгээд энэ үед дээд курсыг нэг хичээлсэн нэггүй чи нэг сэтгүүлд ингээд өөрийнхөө зургийг явуулаад үзээ чи модель болчих юм билүү гэд. За ингээд зөвлөгөөнийхэн дагуу зураг явуулсан чинь тэнцээд 2016 онд анх удаага нэг сэтгүүлд зураг авахулсан юм байна. Тэгээ уг нь их сургуулийн ингээл нэг оюутан байсан бол одоо ингээд энэ боломжийг ашиглаад модельээр ажиллаж эхэлсэн. Тэгээ цаашдаа ирээдүйн алдартантай жүжигчин болох боломж нь энэ үед одоо нэгдсэн гэж яригддаг юм байна. За тэгээ түүний авахулсан зургууд нь сошиалд их алдартай. Тэгээд зураг нь одоо интернетээр тархаад сүүлдээ нэг entertainment-тай гэрээ байгуулад ингээд жүжигчин болох гараа хэлсэн байдаг. За тэгээ түүний модельээр ажиллаж явах үеийн зургийг харуул одоогийнхоосоо тун өөр харагддаг. Яг л юм өсвөр насны гинэ хонгорж яах охин шиг харагддаг гинэ. Тэгээ дүр төрх тийм. Тэгээ тэр дүр төрх нь солонгосчуудад маш их таалагдсан. Бараг одоо K-pop idol болгож гисэн тохирохоор их дүр төрхтэй гоё бүсгүй байна гэж ярьж ирсэн юм байлаа. За дараагийн баримт нь тоондоо муу сурагч байсан гинэ. За
За хамгийн дургу хичээл нь математикийн хичээл байсан. Тэгээ математикт хизээ дургу болсон бэ яг бодохоор нь язгуур ороод ирдэг шүү дээ. Тоон руу үсэг мүсэг яз минь яг надтай би яг язгуур орох үе дээр л натан руу маань хугарсан л та. Тэгээ язгуур ороод эхлэнгүүт л юу н за ойлгоо боллоо гэнгээл болох болсон. Тоон дотор үсэг холилдол ороод Тийм. За ихтэй сонирхолтой нь жүжигчин мөсгөө ээж нь математикийн багш байсан гинэ. За. За тэгээ бүр математикийн дугуулан сургалт энэ төр явуулдаг байсан. Тэгээ тийм учраас одоо нэг заах чадвар дээр бол ээж нь аюу мундаг байгаад идэг. А гэхдээ охиндоо бол зачдаггүй байсан гинэ. Яа тийм бол Энэ нэг юм одоо жоохон жүжигчин мөсгөө хувьд ингээ юм сайн тогтож сонсдгүй байсан юм шиг байна. Ээжэл заахаар тийм нэг ээж гэдэг миний ээж юм чинь ч гэдэг юм уу те ингээ дотомчлоо бодчихдаг. Тэгээ ээж нэг арга сэлсэн тэр нь ямар арга байсан мэхээр үгүй чи дотны найзтайгаа үрээдрээ. Тэгээд ээж нэг хамт заа гэв. За ингээ хамгийн дотны найзтайгаа хамт хичээлээ хийх болсон. За ингээ 3 жил бараг өнгөрсөн юм байна. 3 жилийн хугацаанд нөгөө найзынхын сурлага бол ингээд тасралтгүй нэмэгдсэн гинэ. Шалгалт болгондоо ирлээ мэдээр манай хүн болохоор ерөөсөө ямар ч тийм агц магц үл байдгаараа. Тий. Нэгсэндээ одоо тэр дотны найзаа авчираад ээжээсээ үнэгүй сургалт ингээд сургалтанд суулгаад найз нь мундаг болоод идэг өөрөө мундаг болоогүй. Тэгэд ээж нь за ер нь угаасаа миний охин бол математикаар явахгүй юм байна гэд ингээд бууж өгсөн. Аль талдаа за хоёулаа математикаар ярилцаад язгуураа энэ хавцаа ингээд үлдээ яа гэдэг хоёр тийш болсон юм байлээ. Яг математикийн тал дээр л хоёр тийш болж байгаа юм л да. Тэрнээс ч бусад тал дээр бол хамт хэвээрэл байгаа юм л да. За урлагийн гараар руу орцгоё 2019 он ТV-ийн телевизийн Psychometric гэдэг драмад дүр бүтээж өвчний гаргаа эхлүүлсэн. За тэгээд анх удаа камерын өмнө жүжиглсэн учраас маш их сандарсан. За мөн тэр үед анх удаага зохиол уншиж үзэж байгаа, зохиолын дагаваас ярьж үзэж байгаа. Тэр зохиолыг чинь унших нь нэг өөр те. Яг нэг юм өөрөөсөө гаргаж ярьж байгаа юм шиг ярих чинь бас өөр штэ. Тийм учраас маш их сандраад тэгэд өөрөө дараа нь ингээ үзэхэр бүр нэг л тийм сандарсан сайн жүжиглсэн бол ерөөс харагдаагүй гинэ. А гэхдээ үзэгчдээс бол дөнгөж өвчний гараагаа эхлүүлсэн гэхэд бол сайн жүжиглсэн гэж үнэлэгдсэн юм байна. А зарим хүмүүс Жонжион гэдэг солонгосын алдартай жүжигчин байдаг. За энэ жүжигчин мөсгөөтэй их төстэй дүр төрхтэй шинэ жүжигчин гарч ирж байгаа юм байна да гэж хэлсэн гинэ. За мөн жүжигийн дугууланд явах зардлаа цуглуулах гэж маш олон төрлийн цагийн ажил хийж исэн. Яагаад тэгэхээр 6-аар сураад тэ их сургуулийн төлбөрийг эцэг хэрэг төлөвлөсөн байгаад идэг. Тэгснэ гинтгэн за би ер нь одоо 6 мөр худлаа боллоо тий. Энэ жүжигчин болмоор ингээд тэгэхэр ч одоо эцэгхийн хувьд санхүүгийн хувьд бас асуудалтай шүү дээ тий. 2-3 сургуульд явуулах. Тиймээс өөрөө мөнгө цуглуулаад зорилгоо биелүүлэх гэж үзсэн. За тэгэхэд жүжигийн талаар сурах үүднээс өдөрт 5 кино үздэг болсон гинэ. Тэгээд 3-аас 4 сарын дотор ингээ өдөр гээд бодоод үзэх юм бол 100 биш 620 гаруй кино үзчихсэн юм байлээ. Тэгэхээр нөө жүжигчин бол хүсэл ихтэй байсан. Гэхдээ сурах арга байхгүй байдаг шүү дээ. Тий сургалтын зураг гэхээр мөнгө нь байхгүй байдаг. Тийм учраас ингээ ядаж зурагтаар кинонуудыг аль болох ингээ илүү үзээд тий тэднээсээ бас суралцаж үзсэн байна. Тэгээд их сургуулиасаа чөлөө авсны дараа үзсэн хамгийн их таалагдсан кино Титаник байсан. Тэг үнэхээр их таалагдсан зураг авалтын бичлэгүүдийг дараа нь хайж олж үзсэн. Тэгсэн жүжигчид за зураг авалтын багийнхан хоорондоо тухайн одоо сцен тий одоо зургийн хэсэгт ингээ тоглохдоо ярьсан юм л да. Ярилцж байгаа тэр бичлэгийг нь үзээд өөрт нэг ийм гэдэг маш гоё мэдрэмжийг төрүүлж одоо урам зориг өгсөн гэж хэлж болно. Тэгээ за би ядаж одоо энэ кинонд тоглож чадахгүй маа гэхэд энэ кино багийн нэг хэсэг болох юмсан гэж бодож исэн юм лээ. Тэр нэг юм тайз засалж байт юм уу тий эсвэл гэрэлж юм уу тий. За ингээд хамгийн анхны шалралтандаа орсон. За тэр шалралт нь болохоор Бунжун найруулагчийн Шимэгч кино байсан. За нөгөө Шимэгч киноны Баян айлын охин байдаг шүү тий. Нөгөө хүүгээр нь хичээл намаа заалгаад байдаг охин. Хүүхэн сайн болчдөг. Тийм. Даахэ гэд энэ дүрд саналаа юу шалралтанд орсон. Тэгсэн чинь шалралтанд орж явах үед Бунжунун найруулагч өө чамайг хараад исэн чинь манай Шимэгч киноны гол дүр Жуяожон жүжигчтэй их төстэй мэжтэй гэж хэлсэн. Энэ нэг ёсондоо нөгөө ээж охин хоёрын дүр бүтээх учраас өөрт нь даваа тал болсон л да төстэй байдал нь. Гэхдээ яг эцсийн шат хүртлээр яригдж хагаад тэгээ сүүлдээ шалгарч үлдээгүй юм байлаа. Болоо юм тий. За хоёулаа хамтран ажиллаж танилцуулъя. За тэгээ нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар автомашины зээл та автомашин авах гэж байгаа бол Simple-ээр аваарэ. За яг ингээ автомашин худалдаж авах гэсэн өрн дулаан болтлоо тийш тийш явмаар байдаг. Яг одоо санхүүгийн боломж чи хүрхгүй байгаа бол анхаарлаа түр нааш нь хандуулаарай. За Simple аппликейшн харилцагчтай автомашины зээлийн үйлчлэгийг цаг алдалгүй шуурхаа, хялбар мөн ухаалгаар хүргэх зорилготой үйлчлэгийг санал болгож байгаа юм лээ. За харилцагчдынхаа санхүүгийн нөхцөлд тааруулаад хамгийн боломжит өндөр дүнтэй зээлийн эрхийг тооцоолж хамгийн боломжийн хүүг танд санал болгох юм байна. За танд автомашин худалдаж авах хэрэгцээ байгаа бол яг одоо Simple аппликейшнийг гар утсаа татаж суулгаад
аваад тус зээлийн үйлчлэгийг авах боломжтой байх нэ. За таны санхүүгийн нөхцөл тохируулсан хүү 2.5-аас 3.1% хүүтэй дижиталар буюу Simple аппликейшнаараа зээлийнхээ ирэхэд тооцоололчж болох юм байна. За тэгээ хурдан шуурхай зээлийн үнэлтийг 2-8 цагийн дотор ингээд шийдвэрлээд өгчдөг. Тэгээ харилцагчдынхаа хэрэгцээнд тохирсон зээлийн хэмжээ нь 500 сая хүртэл байдаг. Их өндөр юм байлээ. За тэгээ эргэн төлөх хугацааны хувьд урт буюу 96 сар хүртэлх байдаг. За тэгээ зээлийн эргэн төлөлтөө Simple аппликейшнаар ингээд шууд хийгээд явчих. Нэг газар очивол ингээд төлөх гээд очиулаад зогсоодох шаардлагагүй. За хамгийн гол нь эднээс таны цаг, мөнгө, энергийг ингээд хэмнэ л гэсэн үг. За хаяг байршлын хувьд сонгоны харахын дөрөв 22 авто худалдааны зохицолбарын Автоком төвд байна. За мөн Баян зүрх дүүргийн даа хүрээ авто худалдааны төвд байна. Хаанвал дүүргийн Яарамгийн Хорс моторс төвд байна. За мөн Баян гол дүүргийн Уранган парк Ривера худалдааны төвд байна. Баян зүрх дүүргийн Дүнжин гараа төвийн хажуу Sunrise Ops тус ажиллаж байгаа хнэ. Холбогдох утасны дугаар 8881 1943 8881 1943 гэсэн дугаар холбогдороо сошиал хаяг нь Simple гэж ахаар мэдээлэл гарч ирэх нэ. Баярлалаа хамтран ажилласан автомашины зээл автомашин авах гэж байгаа бол Simple-ээр аваарай. Баярлалаа хамтран ажиллагч та. Залентайгаа сайхан байгаа шүү. За зөрчлүүлэн дараагийн мэдээлэл. За ингээд үүний дараа хит болсон маш олон уран бүтээл тоглосон Sweet Home байна, Alchemy of Souls, за Moving гэх мэтчлэн Moving бол бүр сүүлд нэлээ алдартай болсон. За энэ мэтчлэн уран бүтээл тоглосноор жинхэнэ од болж чадсан. Тэгээд Moving кинонд тоглохоос өмнө хүмүүс зүгээр яг жүжигчин гэдэг нь бол анзаараад мэдээд идэг. Би таны фэн шүү л гэж хэлдэг байсан. Харин Moving кинонд тоглосны дараа хүүе тэр киног чи үзсэн шүү. Үнэхээр гоё кино байсан шүү гэх мэтчлэн нэр хүнд нь өсөж байгаа шаал өөрөөр мэдрэгдсэн гэсэн үг. За мөн Sweet Home-д тоглосноор өмнө нь ийм гэнэн хонгоор үзэсгэлэнтэй бүсгүй имижтэй байсан бол энийгээ бүрэн орхиод илүү тийм хүчрэхэг бие даасан эмэгтэй нүрийг чадварлаг бүтээж чадсан юм байна. За тэгээ одоо жүжигчнэр ажиллаж эхлээд нэг 6 жил өнгөрцөн ба. Тэгээ одоо хийж байгаа ажилдаа бол үнэхээр дуртай, таалагдж байгаа. Зураг авалтын талбай дээр олон ч зүйл сурж байгаа. Тэгээ дараагийн бүтээлүүдэд бодохоор сэтгэл нь хөдөлдөг гэнэ. За одоо би дараа нь ямар санал ирэх болгоод те ямар дүрийг би бүтээх бол гэх мэтчлэн сэтгэл нь хөдөлдөг. Тэгтээ ажилдаа дуртай ч гэсэндээ ажилласаа тарахтаа бүр их дуртай гэж юм. Энэ яг тарахын төсөлдөг. Энэ яг би ажиллаа дуртай л да. Гэхдээ тарахад бүр нэг тийм гоё мэдрэмж төрдөг шүү дээ. Тэгэхгүй яах вэ? Хармаар шүү дээ. Хармаар үдэж дуусгая. За дараагийн баримт нь түүний профайл зураг их алдартай. За өөрийн зураг авахуулаад сошиалдаа оруулсан чинь хүмүүс хөөрхөн байна гэж магтаал бөө юм болсон гинэ. За тэгээ энэ яг нэг юм сэтгэл дээр ганц хоёр хүн бичих биш. Бүр интернет хайлтын систем дээр энэ жүжигчин бүсгүй нэрийг маш олон хүмүүс хайсан гэж байна. Тэгээ тухайн үед авахулсан зургийг нь харуул нэг юм энгийн даавуу хар цам зөмсөд нүрээ тод бодлоо үсээ бооцсон байгаа зураг буюу аюудын одоо нүцгэн шалдан ч юм уу ерөөсө тийм зураг маш энгийн зураг. Тэгээ энэ энгийн зургийг хараад хүмүүс хөөх хоёр дахь жонжин юм байж тэ ямар үзэсгэндэ гэх мэтчлэн шуугсан. Тэгээ ерөн жүжигчнэр айхтар танигдаг байх үедээ л хөөхнөр алдартай болсон гэсэн. Энэ үед ч одоо гэдэг юу болж байгаа байсан гэсэн үг шүү дээ. Одоогийн алдартай болж байгаа байсан. Тэгээ би энэ үеийг ч гэсэн сайн санаж лээ л да. Яг ингэ нээвэрлэл орсон ч маш олон хүмүүс энэ зургийг ингээд харсан. Тэгээ би гайхаад ингэ харсан. Энэ жүжигчний уран бүтээл гэхээр бас би санахгүй байсан байхгүй. Тэгэхээр нөгөө анханасаа хөөхнөрөө төрүүлээд алдартай болсон байлээ. За тэгээ хүмүүс түүнийг одоо эд алдартай болж байгаа Хан Суй жүжигчтэй их харьцуулдаг. 2020 оны эхний хагасыг Хан Суй жүжигчсэн эзэгнсэн бол сүүлийн хагасыг нь Куюнжон жүжигчин эзэгнэлээ гэх мэтчлэн мэдээ гарч ирсэн юм билээ. За тэгээ ерөөхдөө 10-аас 20 хэдэн насны залуучуудын донд маш алдартай жүжигчин болоод байгаа. За тэгээ түүнийг олон алдартай төстэй гэж хэлдэг юм байна. Жишээлбэл Жон Жи Хён, Со Жие, за тэгээ Пак Хамбёр гэх мэтчлэн олон жүжигчтэй. За Хятадаас гэх юм бол Тан Уйтай адилхан гэдэг юм билээ. Яг нөгөө яагаад ингэ шилээд нөгөө гэхээр энэ жүжигчин бүсгүйг хаанаас тэр зургийг хүргийг авч байгаа өнцгөөсөө шалтгаалаад өөр харагдаад байдаг гинэ. Сони энэ тий. Хүн болгон бас тийм байдаг гэж магадгүй. Тийм, өнцгөө олчин гэж. Энэ хүнд бол их олон өнцөг байдаг юм шиг байна. Тэр өнцгөө орон дээр очихоор л арай өөрөөр харагдаад байдаг юм л та. За маш олон хочтой айхтар алдартай болохоос өмнө сурталчилгаа хэд хэдэн клипэд тоглосон. Тэгээд SK-ийн сурталчилгаанд тоглосон чинь хүмүүс сурталчилгааг нь үзээд хүүе модель нь хин юм бэ? Яасан хөөр хин юм бэ гэж бас хайжсэн. За тэгээд энэ сурталчилгаанд тоглосны дараа SK-ийн сурталчилгааны охин тэнгэрээ гэж очлогдож дуудагдчихсэн юм байна. За бас нэг өөр хоч байдаг нь Исенжол дуучны би чамд маш хайртай гэдэг дууны клипэнд нөгөө сайхан сэтгэлтэйгээрээ алдартай Пакбуком жүжигч маш тийм сүүлд нөгөө амьдрал чам жүрж өгөхөд гэдэг кинонд гол дүр бүтээсэн. Бараг хүн болгол нөхрөө болохыг хүсэж байгаа шүү дээ. Яг тэр залуутай хамтдаа тоглож ирсэн юм байна. Тэр энэ клипмийг үзсэн үзэгчид Пакбукомын бүсгүй байж тээ Пакбукомын бүсгүй юм шүү дээ гэж ярьдаг болсон гинэ. Тэгэхээр шинэ юм очтой болсон. За тэгээд тухайн үед мөн л хайлтын систем жүжигчин бүсгүй нэрийг хүмүүс гарнаасаа гал гартал хайсан гэхийн солонгосоорсон шууд очиж гарнаас гал гартал гэдэг шат
батлаа бүр тэр хэмжээгээр хайсан юм байна. За тэгээ жинхэнэ яг яригддаг ийм хоч нь болохоор Кунжон Ку гэдэг хочтой. За энэ нь Коюнжон гэдэг нэрийг хурдан уншихаар Кунжон гэж сонсогддог гинэ. Тэгэхээр ийм хочтой. Тэгээд ихэвчлэн одоо гэр бүлийнхэн найс нөхөд за тэгээд ийм танилуд ингэж дуудгаа гэсэн байна. За хоббиний хувьд яг нэг тийм ийм лээд байдаг нарийн сайхан хобби бол алга. Тэгээд ихэвчлэн хобби сонирхол нь өөрчлөгдөж байдаг учраас тэгээд дээр үед машины ийм лего эвлүүлдэг тийм тоглоомд дуртай байсан. Тэгээд таалах байрах дуртай. За харин одоо бол хамгийн одоо тууштай хийж байгаа зүйл нь дасгал гэсэн байлээ. Гэхдээ би саяхан өгсөн ярилцлага буюу за одоос нэг хэдэн цагийн өмнө өнөөдөр орсон ярилцлага үзсэн чинь пилатес дуртай байсан. Гэхдээ одоо бол нэг арай өөрчлөгдсөн болоод байгаа гэж ойлгосон шүү дээ. Тэгээд ер нь ямарваа нэгэн зүйлийг хийж бүтээх дуртай гэнэ гараараа ингээд. Одоо лего ч юм бол ингээд хараад ингээд жижигхэн бахан олон хэсүүд ингээд бүтээгээд юм барьчихж байгаа шүү дээ. За гоо сайхны хаалгааг бас зайшгүй ярих хэрэгтэй болох байхаа. Яа тэгэхээр 10 жилийнхэн тэгээд их сургуулийн зургийг харуул шаал өөр харагддаг. Тэгээ яг өөрийн амар би ингээ гоо сайхны хаалганд орсон юм аа хамаа янзлуулцаа ингээд ярьж суудаа бол байхгүй. Тэгээ нөгөө 10 жилийнхэн зургийг харах юм бол тийм царай муутай бол биш. Үнэхээр үзэсгэлэнтэй байх юм байсан. Гэтэ ингээд нэг жоохон яалгаа бол арай өөр байгаа дээ. Тийм. Тэгээ би ч гэсэн нэрээ их сургуулийн зургийг харах юм бол одоохоос бол нэлээд өөр л харагдчихлаа л дээ. Тийм байна. Тийм аасаа харьцуулаад авах юм бол за тэгээ солонгос эмч нарын хэлж байгаагаар таамаг гаргасан байлээ. Жүжигчин мөсгөөг нүд болон хамраа янзлуулсан баха гэсэн юм таамаг байгаа. Тэгээ энэ дээр би яг нүдээ янзлуулсан юм аа, хамраа янзлуулсан юм аа гэж тайлбар өгөөгүй. За харин пенууд нь огтхон ч хаалгаанд ороогүй, төрөлхөн хөөрхөн бүсгүй штэ. Наа чи өнцөг гэж ярьсан байна. За тэгээ сүүлийн үед Хятад болон Японоос гоо сайхны хаалгаанд орох гэж солонгост ирж байгаа энэ Хятад Япон бүсгүүчүүд дандаа энэ Коюнжон жүжигчний зургийг барьж орж ирдэг гинэ. Яг энэ жүжигчин шиг хамартай болмоор байна. Энэ жүжигчин шиг царайтай болмоор байна гэх мэт чинь өндөр жоолоо юу болж байна. Чи ямар амар орж ирвэ. Юу амар цаг билүү гэж байна. Нөгөө түрүү 2.5 дээр баахан түргэн хэлсэн чи одоо бүр хоолоо дотгошоо сөөгөөд нүү болоо. Тэгээд ихэвчлэн нөгөө Aespa гэдэг алдартай хамтлагийн Карина за тэгээ мөн Коюнжон жүжигчний зургийг бариад би энэ хоёр шиг болмоор байна гэж ярьдаг гэсэн байна. За нэмэлт мэдээлэлээс нь дурдах юм бол гэрте байх маш их дуртай. Тэгээд амархан даардаг гэж байна. За гэрте авсан хамгийн үнцэнтэй зүйл нь ер нь үнэтэй зүйл нь зурагт спикер хоёр нь тэгээд заавал гарах юм бол зурагтаар кино үзээ суучдаг. Тэгээд унтлагын хувцас нь маш их дуртай. Тэгээд хүмүүс түүнд дуртай очихсан пенүүд нь байнга унтлагын хувцас өгдөг. Тэгээд унтлагын хувцас дотор баг ингээд дөрвөн улирлын хувцас гэдэг шиг дөрвөн улирлаараа байдаг гинэ. 100-ийн хөвгөл хавар намар гэдэг ингээд явчихдаг. За тэгээд том үйл ажиллагаан дээр их сандарч харагдчихсан тухайн сэтгүүлч асуусан чинь тэр үед юу гэж хариулсан бэ гэхээр ер нь нэг би бол сандраад идэггүй гэхдээ яг юм лайваар явж байгаа. Тэгээ шагналгаар бол өслөөч үү юм киноны нээлтэн дээр яалтчгүй цаанаасаа ингээд сандраад байдгаа гэсэн тухайгаа ярьжсэн байна. Гэтэ хамар бол яалтчгүй л өндөр болсон л харагдаад байна да. Үзүүрн тэгэд өнцгөн тэгж гарлаа гэхэд арай л өөр харагдаад байна. Юм шонтгор болсон биш. Харин яг их сургуулийнхан зураг тэр нөө модельээр ажиллаж байгаа үеийн зургуудыг харин нэлээ өөр л дүр төрхтэй харагдаад л л дээ. Тэгээ өөрөө ямар нэг юм хэлээгүй байхад нь одоо би тийм байна гэлтэй биш одоо тийм дундыг барай сууж та. Тийм ч юм шиг үгүй ч юм шиг гэдэг. Тийм ч юм шиг үгүй ч юм шиг гэдэг. Өөрөө хэлүүлэл итгий даа гэж. Олон түмэндээ худлаа мэдээл таргаал. Энэ чи яг ингээд янзлуулсан гэдэг хэлтэй биш. Яг нэрэн гэсэн эмчнэр хүртэл таамаглаж хэлж байгаа нь жоохон хамар ч юм уу те. Нүд хоёр ер нь жоохон янзлуулсан юм да. Тэгээд арай жоохон өөр дүр төрхтэй болсон байна гэж таамаг бол гаргасан байна. Тийм ээ ингээд харахаар арай л өөр л харагдаад л байна л да. Нүдний хувьд нөгөө хойшоо сэтгэл илмэл яриад шүү. Тийм л юм. Гэтэ гол нь өмнөх дүр төрхөн ч гэсэн хөөрхөн байсан. Тийм ээ. Өмнөх нь ч хөөрхөн, одоо нь ч бас хөөрхөн учраас энэ юм шүүмжлэхээс илүүтэйгээр одоо тэгэл хүний өөрийнх л хүсэл юм да. Тэг хэрэв магадгүй хагалгаа хэлсэн бол тийм штэ. Дураараа л өөрөө л мэдээж хэлсэн байна. Хүчээр авчил хийгээгүй л одоо байх тийм ээ. За Брайныг надтай булаацалтаад иччихгүй өдрөө юм бичээд байх. Хэлсэн штэ би миний краш аа гэж. Тэгсэн чил минийх чинийх гэж энэ хүн үнтэй сууц юм уу? Хэлэхгүй. Суудсан бол эхнэрийнхэн шүү манайхаа. Тэг аами ихчээч биш та эдэгч биш эхнэрийнхэн баг шүү. За краша танилцуулна. Мэдгүй яагаад чи надад хамгийн их таалагддаг юм юу гэсэн чинь нүднийх нь өнгө. За одоо харъя. Гүн цэнхэр тэгсэрний юм саарал дуу. Нөгөө дотор нь орж сэлдэг нүд. Тийм нүдтэй. Тэгэд энэ ирүүн гоёхгүй. Гэхдээ үний яг ийм ирүү гоё хүчрэг харагдаад тийм энэ нэрүүтэй нөгөө юу байгаа гэсэн шүү дээ. Аппликейшн дээр нөгөө юу лээ арай тариа зүрх өөр болгоод харуулаад фильтр тийм фильтр байгаа гэсэн шүү дээ. Тэгээ тийм дээр тавьсан. Миний би өөр аягүй хэцүү харагдчихлаа. Үнээр аимшигтаар. Чи цаа бөгөөдлөн шүү дээ. Төрөлхийн юм чинь бас нэг арай өөр. Төрөлхийг арай өөр гэдэг юм шиг үлээ. Төрөлхийн болсон бол жоохон сархагар л да. Манай үнийг бол. Тэгээ нүдэн л хамгийн их таалагддаг. Нүд нь гоё. За энэ залуу танилцуулъя. За Брайан Томас Лид
Rel гэдэг нэртэй 1975 оны 2 сарын 24-сөн одоо 50 хүрсэн 50 настай Backstreet Boys хамтлагийн гишүүн маа. За өмнө нь болохоор орчин үеийн нөгөө Христийн шашны одоо Христийн нөгөө дуу гэж байдаг шүү дээ тийм ээ. Тийм шашны хөгжмийн уран бүтээлч байсан. Тэгээ 2006 онд Welcome Home нэртэй би таасан цомгоо бас гаргаж ирсэн юм билээ. 50 тэгэхээр манай аав хүртээ ойрол. Ага. Тийм ээ. 50 шүү дээ. Угсаа тэр чи бүгд л ингээ 50 урцгаац байгаа шүү дээ. Тийм үү. Тээж та хүүхэд ах. Айгу ойрхон байсан сая гинт толдчихлоо. Айгу ойртоо энэ ах гэж бодчихсон чинь нэг л толдоо авчихсан шүү сая. Ааха. За 2015 онд болохоор Брайан за үеэлхийн хамт буюу хамтлагт нь Кевин байдаг шүү дээ. Ричардсны хамт Kentucky мужи хөгжмийн алдрын танхимд хамт томж орсон байт юм байна. За бага насныхаа амьдралаас дурдвал аав нь болохоор Garrett Baker гэдэг нэртэй Ахмад байсан IBM-д ажиллаж байсан. За тэгээ мөн бас сүмд ингээд ажилладаг байсан юм билээ. Тэгээ Христийн шашинтай. Тэгээд ер нь бол хүүгээ одоо тэр бурхны одоо сүсэг бишрэлтэй буюу Христийн шашинтай болоход нь хамгийн том суурийг нь тавьж өгсөн хүн байдаг. А ээж Жак нь болохоор совлогч мэрэгчлээ. Тэгээ ээжигээ дуушхтаа болохоор уян зөөлөн зан тэгээд бусдыг ойлгох сэтгэлийг надад суулгаж өгсөн юм мундаг хүн гэж ярьд юм байна. За ингээд хүүгийнхээ зүрхний асуудалтай бага насыг нь хамт ингээд өдрөөсөн буюу хүүгээ байнга л ингээд асардаг байсан. Ер нь тэр хүн хэцүү болгоныг хамт туулсан хүн бол ээж нь байгаа юм л та. Ягаад зүрхний асуудалтай ингээд гэсэн чинь төрөлтөө зүрхний хүнд гажигтай төрсөн. Бүр төрөлхийн юм бэлээ. Тэгээ эннийхээ улмаас олон удаа нөгөө байнгын л эмнэлэгт хөвчдөг байсан, хагалгаан дараараас ордог байсан. Бараг л амь наснаа аюулд учраад ер нь бол эмчнэр тэгжсэн юм бэлээ. За энэ хүүхэд ер нь хүн болохгүй дээ. Энэ хагалгааг давж гарч чадахгүй гэж бүр хэлдэг байсан юм бэлээ. Тэгээд ер нь л найдвар нь тасраад идэврэхгүй юм шиг одоо санагддаг байсан гэж байна. Тэгээд энэ нь болохоор нөгөө сүсэг бишрлийнх нь эхлэл болж эхэлсэн. А бурханд итгэл тийм ээ. Би бурханд өөрийгөө даатгал бас ингээд итгэж магадгүй гэж боддог болсон юм л та. Тэгээд 5 настайдаа амь насанд аюултай зүрхний хаалганд орсон юм билээ. Энэ үед нь бол эмтнэр даахгүй дээ л гэж юу хэлж ирсэн. За үеэл ах нь бол Kevin Richardson тэгээд Backstreet Boys хамтлагт оруулсан яг гол хүн нь буюу урлагт хөтлсөн хүн гэх юм уу да. Ингээд нөгөө шалгаруултанд оролцуулаад хамтлагт ийсүүлж ирсэн юм төвхтэй байдаг. За бага наснасаа л их ойр дотн буюу үеэлүүд нэг сайн найзууд байдаг шүү дээ. Яг тийм бүр сайн найзууд байсан. За тэгээд Брайаны хувьд бол аав ээжигээ маш их хүндэлдэг. Тэгээд тэдний тусламж итгэл үнэмшилгүйгээр би бол одоо дуучин болох зам нэгдэхгүй байх байсан баха. Би шал өөр юм явж гисэн байх гэж. Айгүй бол одоо ярилцлаганд орж тийм билээ. За тэгээд жүжигчин дуучин хааруул тиймийг бас ахтай. За багтаа болохоор 10 жилийн сургууль тагтаа болохоор спортод маш дуртай байсан. Тэгээд уур чадвартай ч байсан. Тэгээд сургуулийнхаа тэр бяцхан лиг болон Бейблүүд лиг хоёуланд нь бас тоглодог юм хүүхдээс юм билээ. Үнэхээр чин сэтгэлээс спорт дуртай. Гэтэ нөгөө нэг төрөлхийн зүрхнийхээ асуудлаас болоод биеийн тамирын хичээлээс нь чөлөөлөгдчихдөг шүү дээ. Яг ингээ байнга чөлөөлөгдчихдөг байсан юм билээ. Гүүж харааж болохгүй, ачаал авч болохгүй гэж юусэн байнга чөлөөлчдөг байсан. За ингээд шашны одоо гэр бүлд шашны одоо тиймээд бүр гүн одоо битгэл бишрэлтэй тийм гэр бүлд өссөн учраас 7 настайдаа Портерийн дурсгалын баптист сумд анх гоцлол дуусан. Тэгээд нэг жил болохоор үе тэнгийнхнээсээ залуучуудын найрал дууны ерөнхийлөгчөөр буюу удирдаагчаар нас сонгогдож исэн билээ. За ингээ 14 настайдаа тэр яг хүрээд Тедскрийг ахлах сургуулийн найрал дууны багш Бэри Тернер түүнийг олж ажигласан баам л да. Чи ийм сайн дуулд юм байна. Үнэхээр төрөлхийн нэг авьяастай гэж ярьдаг шүү дээ. Авьяастай юм байна. Чи ер нь одоо ингээд найрал дуун дуулж явж байхад ашигтай санал чамд тавья гэд яасан гэдэг. Чи олон нийтэд харах хэмжээнд очиж дуулж. Нэгд хоёр дахь тэрхүү хурман дээр очиж дуулаа. Тэгээ чаг ингээ мөнгө олж чинь штэ гэж санал болгосон юм билэ. Тэгээ тэр саналыг хүлээж аваад 14 настайгаас хурман дээр очиж дуулдаг гэсэн. Энэ хинд ийм гой юм зөвлөгөө өгдөг гарч ирээд түрүүн те модель бол гээл түрүүний жүжигчин болох замлын нэгэд өгсөн штэ. Энэ хүн болохоор чи энд очиж дуулж игээд бас гой зөвлөгөө өгсөн байна. Тийм аа. За ингээд ер нь бол мөнгөөч олждаг, хоббигооч хөгжүүлждэг болж ирсэн маа юм л да. Ингээд 10 жилд байхасаа сургуулийн жүжиг тоглодог. За тэгээ дээрэс нь давхраас нэг цагийн ажил хийдэг гэсэн үг түргэн олны сүлжээ ресторануудаас ажиллаж эхэлсэн маа юм л да. Тэгээ анх болохоор дуучин муучин болно гэж юусоо бодож байгаагүй юм билээ. Хамгийн том мөрөөдөл нь юу байсан гэсэн чинь сагсан бөмбөгчин болохыг хүсдэг байсан. Гэхдээ тухайн үед нэг сагсан бөмбөгчдийн одоо өндрийн хэмжээнд нь хүрээгүй буюу өндөр нь 170 см байхгүй. Тэр намхандаа ордог юм байна. Яг сагсан бөмбөгчтэй болохоор намхан байсан учраас нэг ихтэй гэж одоо ахлах сургуулийнхаа тэмцээнд оролцож чаддаггүй хаа нэг л замын суудаг байсан гэдэг чам. Ингээ 93 оны 4 сард болохоор нөгөө үеэл ах нь Kevin Richardson түүнийг дуудаад энэ Backstreet Boys гэдэг ийм boy band хамтлаг шинээр гарч ирж байна. Чи гоё дуулдаг юм чи 5 дахь гишүүн болоод юу ч гэсэн сонгон шалгаруулалтанд ороод үзвэл яа гэм бэ гэдэг саналыг тавьсан маа л та. Ингээд утасны дуудлага аваад шуурхай шалгалтын дараа болохоор Brian Florida-д очиод хамтлагийн 5 дахь гишүүн болж шалгаруулалтанд тэнцнээрээ ингээд 5 гишүүн тэр бүрдсэн байдаг. Энэ хоёр одоо үеэл гэсэн үг. Зургийг өгсөн байна те. Ээжийн талын хамаатай юм байлээ. За, карьерийн хувьд бол 1997 онд болохоор Брайаны хувьд бол энэ хамтлагийг үүсгэн байгуулсан менежер гэж
ярьдаг л да. Лу Перлманыг шүүхэд өгөхөд маш том үүрэг гүйцэтгэсэн байдаг. За Перлман болохоор хамтлагийн орлогын талаарх мэдээллийг нуунд харагдуулсан гэдгийг нь бол олж мэдсэн. За хамтлагаас AG, за Ричардсон, Хови нараа шүүхэд өгөхөд нь бол нэгдэж ингэж орж ирсэн байдаг. За ингээм 1990-ад оны дунд болохоор Backstreet Boys дэлхийд маш алдартай болж хэлсэн. За дээрээс нь нөгөө мөнгө гэдгийгээс энэ тэндээс маш их хэмжээгээр буюу орлогыг хэдэн сая зуун доллараар нь олж гисэн юм л та. Гэхдээ гишүүд нь зөвхөн нэг 300 мянган доллар орчим хуваарлалт авдаг байсан буюу одоо нэг 70-30 харилцаатай л авдаг гэсэн. 70%-ийг нь нөгөө менежер нь авчдаг. 30%-ийг нь хамтлагийн тэр 5 гишүүд хувааж өгдөг гэсэн. Ямар сонь хэрэг вэ тий ингээд энэ Perlman гэдэг байгаа менежер нь болохоор нийт орлогын ихийг нь өөртөө авсан гэдэг нь бол ишлэгдсэн байдаг л да. За ингээд хамгийн том одоо асуудал нь юу байсан гэсэн чинь Perlman өөрийнхөө хамтлагийн 6 дахь гишүүн гээд гэрээнд оруулсан байсан юм байна. Тэгэхээр 6 гишүүн ингээд тэнцүү авах хэрэгтэй гэдэг ч юм уу тийм хөө байдлаар л хандаад байсан юм лээ л дээ. Тэрнээс хүлээг менежер гэсэн бол арай өөр харагдах байсан. Би 6 дахь гишүүн нэгээд яваад байсан. Тэгээд энэ орлогын ихэнх хувийг нь өөртөө аваад байсан юм л да. За ингээд хамтлагийн гишүүд нь Perlman-ыг гэрээнээс нь гаргахын тулд нийтдээ 64 сая долларыг бас төлсөн байдаг. За Perlman зөвхөн хамтлагуудад үдийг олон зуун хөрөнгө оруулагчдыг бол залилсан буюу нэлийн залилагч хэмэтгээд байсан маа. Ингээд 2006 онд Америк нэгдсэн улсын түүхэнд хамгийн том Ponzi схемийн нэгийг удирдах байснаас илчлэгдсэн буюу одоо авилга те ингээд хээл авах буу юм болж байгаа юм л да. Нөгөө мөнгө угаах гэж яригддаг шүү дээ те. Ингээд 2007 онд болохоор Индонезийн Бали арал дээр байж байхдаа баривчлагдсан байдаг энэ хүн. Ингээд 2008 онд болохоор Perlman мөнгө угаах залилангийн хэрэгээр 25 жилийн ял авсан. Тэгээ 2016 онд гэхдээ шоронд нас орсон юм билээ л дээ энэ хүн нь. Ингэсэн. За тэгээд эннээсээ хойш бол одоо нөгөө нэг менежер хамтлагуудын хоорондох мөнгөний тогтолцоо буюу за ийш анхаарахгүй болдгоо байна гэдэг юм одоо урлагтаа нэлийн том орж ирсэн байт юм байна. За Брайны хувьд бол 2000 оны ихэр 25-аас доош насны өсвөр үеийнхний хамгийн халуун хүн 25 оны нэгт багтжсэн. Хамгийн том өршөлтөгч нь хин байсан гэдсэн чинь Justin Timberlake гэсэн юм байна. Оо тийм үү? Энсингийн энэ хоёр чи яг энэ тэнцвэсэн гэж тэнцсэн. За ингээд Брайны хувьд бол би даасан карьер бас нэг хэсэг хийсэн. Хамтлаг хэсэг ингээд завсарлаж байгаа хооронд нөгөө одоо шүүхтэлц мөнгөлцөл буюу бол явжсэн шүү дээ. Яг нь болохоор өөрийнх нь сүсэг бичлэлээр буюу гүн ухаан дотоод ертөнц за уран бүтээлчдийн хувьд хувь хүний дуу хоолойг илэрхийлэх зам болох юм байна гэж үзсэн маам л да. За тэгээ Христийн сэтвчээ дуучин болох одоо амжилттай би даасан замлаа эхлүүлсэн. За Welcome Home цомог нь 2005 онд гарсан байдаг. За Брайны анхны цорын ганц би даасан Христийн сэтвтэй pop soft rock юм цомог юм бэлээ. Тэгээ Billboard-ийн Христийн хөгжмийн жагсаалтад 3-т нь бүр ингээ ороод ирж гисэн. За тэгээд шилдэг эрэхтэй Христийн уран бүтээлч бас байдаг юм. Тэгээд Grammy хүртэл нэр дэвшижсэн байт юм бэлээ. Тэгээд өөрийнхөө гүн сүсэгт хандлага болохоор хөгжмийн хэлээр дамжуулж илэрхийлдэг буюу бурханд яаж итгэдэг вэ гэдэг хөгжмөр л илэрхийлдэг юм бэлээ л дээ. За зарим тоглолт ярилцлаганд болохоор Backstreet Boys-ийн одоо уур амьсгалаас огтур дараахан тутагшаа хүн болж харагдсан хүмүүсийн сонирхлыг маш татдаг гэнэ. Хамтлагтайгаа байхаараа нэг тийм галзуудыг чөлөөтэй хүн шиг харагдаад байдаг. Гэтэл яг ганцаараа байхаараа шал өөр болд юм байна. За ингээ хэд хэдэн Христийн дуучтай бол хамтраж бас уран бүтээл гаргасан байдаг. Ингээд хувийн амьдралын дуртахаас өмнө хоёулаа хамтраж танилцуулж байгаа. За хамтран ажиллагчаар Аржинчулангийн анхны ундрагаас авсаар шаангаад ажинчулан байна. Тэгэхээр Аржинчулангийн аршааныг монголчууд эртээр үеэс олон төрлийн эмгэгийг лаашуулах, бие эрүүл байлгах зорилгоор хэрэгжилж ирсэн. Эмч маран бууч гэсэн уг аршааныг хэрэглэхийг зөвлөдөг байсыг тухайн ном судар тэмдэглэл үлдээсэн байдаг. Лаашуулах чадварыг Монгол олон зөвлөлтийн эрдэмтэд 20-р зуунд шинжлэх ухааны үндэслэлтэй судлаад энэхүү ундраг дээр нь туршилсан анхны бүтээгдэхүүн болон совлил байх байсан байна. Миний нөгөө зүүдэлдэг аршаан шүү дээ. Хандаатай аршааныг зүүдэлжсэн шүү дээ. За хандаатай жанжуулан аршааны их ундрагыг бохирдуулахгүй онгуудаа хугацаанд онгон дагшин байдлаар нь хадаалаа хойж үедээ өвлөлөн үлдээх үүднээс 2011 оноос ундрагыг нь онцгой хамгаалтанд аваад за хэрэглэгч олонд хүргэх зорилгоор хаан хязгаарч хэрэглээд хялбар хүнсний эрүүл ахуйн шаардлага хангасан савлгаатаар үйлдвэрлэх болсон юм билээ. За тэгээ хандаатай жанжуулан хэрэглэгчид олон жил таашааж ирсэн. За тэгээ байгалийн чанараа алдалгүй хэрэглэгчийн гарт очиж байгаа мэрэгжлийн одоо байгууллагуудын лабораторийн дүгнэлт за эрдэмтэд болон эмчнэрийн судалгаагаар батлагдсан байдаг гэсэн байна. За тэгээ олон жил олон хүмүүс хэрэгжилж байгаа чанар нь баталгаажсан юм бүтээгдэхүүн байгаа. Тэгэхээр та бүхэн дэлгүүрээс ороод юм бор хандгааны зурагтай жанжуулангаа аваад угаарэ. За холбогдох хүчийн дугаар 88 тэгтав 37 73 88 тэгтав 37 73. Хаанаас л хаанаас авах боломжтой. За сошиалгыг нь хандгаатай жанжуулан гэж хайхаар мэдээлэл гарч ирнэ. Баярлалаа хамтран ажилласан Арж жанжуулангийн анхны ундрагаас авсан аршин хандгаатай жанжуулан байлаа. Баярлалаа. За баярлалаа. Өнөөдөр та бүхэндээ Backstreet Boys хамтлагийн 5 дахь гишүүн болох Bryan талаар мэдээлэл хүргэж байна. За хувийн амьдралаас нь дуртай тийм ээ. 1997 оны 6 сард найз бүсгөө Самантатайгаа одоо харилцаагаа тухайд тасалсан. Тэгээд жүжигчин загвар өмсөх Шлейхэн Рена Уулстай
As Long As Love You Love Me гэдэг видео зураг авалтынхаа дууныхаа клипний урьдчилан танилцсан билээ л дээ. Энэ дуу нь ямар ингээд гэсэн чинь энэ тав ингээд сууж байгаа л нэг зурагчны удирдлага барай солиол нэг тав хүүхэн солигдол байдаг шүү дээ. Яг тэр дуу юм билээ. Танилцчихсан. За тэгээд Brian яг энэ тухайн үеийн харилцааныхаа талаар болохоор G14 гэдэг сэтгүүл хэсэг хугацаанд би ер нь болцмооргүй, хинтээж болцмооргүй, ер нь хайр сэтгэлийн асуудалд оролцмооргүй байна гэдгийг хэлсэн. Гэтэл энэ Лехантай одоо уулзсан буюу их нэртэйгээ танилцсан түүний хувьд цоо шин хуудас нээсэн гэж мэдгдсэн байдаг. Тэгээд яагаад ингэж болцооноос буюу одоо бүсгүүчүүдээс жоохон зайгаа аваад байсан гэсэн чинь би ахлах сургуулийнхаа одоо өргөжөөсөн охинтойгоо тийм бүтлэхгүй одоо тий үйл ойлголцоос болоод ер нь болж бүтэхгүй ингэ байжсэн нөгөө самантай байгаа юм л та. Тэгээд би энээс хойш би хэнийг шарахаа болсон, ямар ч эмгтэн сонирхохоо болсон. Тэгээд ер нь эмгтэн нийтлэр ботгоож байлцсан байсан гэдэг жаа. Гэтэл нөгөө ихнэрээ харангуйтаа анхны харцаар дуурсан юм билээ. Клипний зураг авалт хийж байхдаа шууд хараад дурлалцсан гэсэн. Тэгээд ихнэр нь бол тухайн үед загвар өмсөж байсан. За ингээд анхныхаа болцоог хийсэн. Санал тавиад анхныхаа болцоог хийгээд удаан хугацаанд бол холын харилцаанаас байсан л да. Ягаад тэгэхээр BBC тухайд аялын тоглолтоос болоод энэ тэрэг дэлхийд тойрон ингэж явчихсан. Үүсчихсэн ч гэдэг өдөр бүр ярьдаг байсан, харилцаа холбоотой байдаг байсан баа. За Brian түүнд зориулаад дуунууд бичсэн, маш олон дуу бичсэн байт юм шиг. Их нэртэй зөрөө дуу бичих гэсэн. Тийг романтик цагтлуудыг араараас ингээл хэлж эхэлсэн байгаа юм л та. Ингээл Brian Willis 2 жил болцсон. Болцож байгаад 1999 оны 100 сарын баяраар яг надтай гэрлээчээ гэдэг гэрлэх саналыг тавьсан байгаа юм л та. Ингээд тэдний сүү тавьсан тухайн нь болохоор тухайн үеийн хамтлагийн анд үеэл нь болох тийм Cameron Richardson, Christine Willis-тэй сүү тавьсан тухай хамтд нь буюу хоёр үеэлүүд зэрэг ингээд сүү тавьсан ба яг тухайд ээжлэн хамт нь 2000 оны 2 сарын 15-нд MTV телевизээр зарласан байдаг. За хосууд хувьд 9 сарын 2-нд одоо Кристиан Сүмд бас гэрлээд за Brian эхнэрээ болохоор миний амьдралын хамгийн үнэтэй бэлэгээ гэж дандаа хэлдэг. Үнэхээр хайртай юм байна. Эхнэртэй зориулаад маш олон дуу бичсэн. За Safest Place to Hide, I Promise You гэх мэтчлэн олон дуу зориулж бичсэн байт юм билээ. За гэр бүлийн тогтвортой байдал бол жинхэнэ хайр бол алдартай байгаас илүү чухал зүйл гэж итгэдэг буюу алдар нэртэй байх уу гэр бүлтэй жинхэнэ хайртайгаа очих уу гэвэл жинхэнэ хайрыг сонгоно гэдэг юм билээ. Ер нь гэр бүл зэг юм хүн гэсэн. Одоо их нэртэй хамт байгаа юм байна хэвээрээ. За тэгсэн чинь их нэрт нэг юм амар нөгөө 9 сарын 11-ний нэг актер ослосон шүү дээ. Нэг юм болсон. 2001 оны 9 сарын 11-нд ихнэр нь American Airlines-ийн 11-р нислэгт нь яг суухаар төлөвлөж исэн гинэ. Яг явах гэж байсан. Тэгээд байж агаад тэр онгоц нь болохоор яг суух гэжсэн онгоц нь 9 сарын 11-ний халдлагын нэг хэсэг болж барьцаалагдаад 3 онгоц барьцаалагдсан шүү дээ. Тэдний нэг нь юм билээ. Барьцаалаглаад дэлхийн худалдааны төв рүү нисээд осол болсон байдаг. Харин ихнэр нь яг өмнөх шөнө нь нислэгээ цуцалд таарсан. Яагаад ч юм азаарч гэх юм уу. Тэгэхээр ингээд хэрвээ цуцлааг байсан бол ихнэр тэр ослоор нас орчих байсан юм билээ л дээ. За ингээд нөгөө хувьслын тохирооч гэдэг юм. Энийг бас нөгөө бурхантай холбож тайлбарладаг юм байна. Тийм 2002 онд хүү Бэйли төрснөө тэдний амьдрал бүрэн болсон. Хамтдаа өсөж хөгжиж гэр бүлийн одоо маш том үлгэр жишээ болдог гэх юм да. Хүүн одоо entertainment салбарт Автагаа хамт яг ижил төстэй замыг туулж байгаа буюу дуучин болцсон явж байгаа. Тэгээ Автагаа хамтран маш олон уран бүтээлийг хийсэн юм билээ. За 2024 оны байдлаар эдний гэр бүл болохоор Атлантагийн ойролцоох Жоржиа мужи нэг хотод амьдарч байгаа. Ер нь нам жим 50 амьдрахыг илүүд үзэж байгаа гэх юм да. За тэгээд их нэртэйгээ сүү тавьснаас хойш бол тэнд үрс амьдарч байгаа. 2000 оноос хойш л газар амьдарч байгаа буюу иш тийш нүд суугаагүй юм билээ. За хамгийн том асуудал нь юу юм гэсэн чинь эрүүл мэндийн асуудал байсан. Төрөлхийн зүрхний өвчтөд төрсөн. Тэгээд ингээд учраас нөгөө байнгын халдвар төртчих гээд байдаг юм эмзэг байсан юм билээ л дээ. Тэгээд 6-7 хоногтой байхад нь зүрхний ховдлын цоорхойтой гэж онцлогдсон юм билээ. Төрөлхийн тэм цоорхойтой төрсөн. За ингээд 5 настайдаа бактери улмаа халдвар авсны улмаас 2 сар эмнэлэгт хэвтчихсэн. Тэгээд эмнэлэгт хэвтсний улмаас нэг сургуулаасаа завсардаад 1-р ангидаа 2 дахин суусан юм билээ. Дахин 1-р ангидаа суусан гэсэн. За тэгээд 5 настай ахаад нөгөө Брайны амь насыг нь аварсан зүрхний мэсэлд орсон буюу энэ амжилттай болвол одоо амь нас нь аврагдах гээд амжилтгүй болвол ер нь хэцүүтэй л гэдэг юм байдалтай байсан. Ингээд зүрхнийхээ мэс цаслыг хийлгчээ 5 настайдаа хийлгч явж байгаад нөгөө хамтлагийнх нь аялан тоглол шахах хуваар нь маш их зүрхэнд ачаал өгч эхэлсэн. За зарим үуч дуулахаа зогсоогоод эмнэлгийн хяналтанд орох шаардлагатай болж исэн буюу эрүүл мэндийн асуудалтай болж эхэлсэн л дээ. Гэтэл нөгөө нэг олон нийтийн зүгээс бас их дарамт шахалт үзүүлж эхэлсэн. Яагаад тэгэхээр дуучин байх хэвээр үлгэр дуурайл байх, хариуцлага гээл те чи гойд болох хэвээр хамтлагаараа хамт байх хэвээр нэг нь айдцсан гэх мэтлийн юм асуудал болоод байсан. Тэгэд энэ нөгөө зүрхний өвчтөнд асар их сэтгэл зүйн дарамт болоод байсан юм байна л да. Ингээ 97 оны 11-р сард эмчнэр Брайныг болохоор зүрхний өвчнөөс ч юм болоод зүрхчин хэмжээнээс маш их томорсон байна гэж хэлсэн. Тэгээд аялан тоглолт тухайн үед хийгээ явж исэн учраас зүрхний нээлттэй мэс цаслыг хойшлуулж исэн. Өөрөх эрүүл мэндийг хүртэлдэг золиослж исэн юм билээ л дээ. Ингээд 98 оны 5 сарын 8-нд нь зүрхний нээлттэй хаалганд орсон байдаг. За тэгээд энэ бас амжилттай байсан. Дараа нь болохоор зүрхний өвчтөе хүүхдүүдэд туслах ашигын бус байгууллага болох Brian Lidler-ийн эрүүл зүрхний клуб гэсэн байгуулсан юм билээ. Одоо
тусламжийн байгууллага гэхүү дээ. 2010 оны 10 сард за Брайан гахаа ханадаас хүчилсэн байдаг. Тэгээд яг тухайн үед Backstreet Boys This Is Up гэдэг одоо юуныхаа клипний одоо сурталчилгааны аялын тоглолтоо хийгээ явж байгаа учраас тэгээд цуцлсан юм билээ бүр. За одоогийн байдлаар бол тогтмол эмчилгээ хяналтанд ор байгаа. Тэгээд уран бүтээл аялын тоглолтод оролцоод ингэ явж байгаа. Тэгээд амьдралыг чанараар талархах сэтгэл гэдэг нь одоо зүйлийг дээдлж сурсан буюу маш их талархдаг юм бэл. Амьдралд байгаа да тий. Аргагүй шатж хүлс эхлийн цаг дээр олон удаа очсон учраас. Тэгээд хүүгээ болохоор эрүүл идэвхтэй амьдралтай байхын тулд маш их анхаардаг гэдэг чийсэн. Тэгээд ихэнхдээ шүүмжлэл маргаанаас хол байдаг, гэр бүл өсөг бишрэлтэй хүн гэдгээр алдартай. Хизээж хууль зөрчиж байгаа. Мөн нэгэн байдлаар арх тамхины ч юм уу зүрхний эрүүл мэндийн асуудлаасаа болоод гэдэг ч юм уу тийм ээ хар тамхи арх гэдэг юм тийм асуудалд ерөөсөө огт оролцож байгаагүй юм юм билээ. За тэгээ сүүлд одоо нөгөө нэг хамтлаг нэгдээд тавуулаа дуулж байгаа л да. Тэгээд дуулж байгаа үед нөгөө нэг шууд лайв энэ төр хийж байгаа. Тэгэхээр нөгөө Брайаны хувьд бол хоолой нь гарахгүй маш хэцүү байдалтай байгаа. Тэгээд тэр үед хүмүүс нөгөө мэдгүй хүмүүс нь яагаад ингэж холоо молоон байхгүй болцсон юм болцсон гэж шүүмжлэлээ. Гэтэл нөгөө зүрхний асуудлууд нь ахаад жоохон өндрээд би эрүүл мэндийн хувьд бол асуудалтай байгаа учраас тэгээд хэцүү байгаа. Гэтэ хамтлаг бол гişүнээ орхихгүйгээр хамтарлаа тэгээд тавуулаа явж байгаа гэсэн үг. За төгсгөлт нь Backstreet Boys хамтлагийн нэг хөрхөө хийдгэн хөгжилтэй түүхүүд тийм ээ. Тэрийг нас хүргчээ тийм ээ. За 90-ад оны дунд үед нэг тоглолтын дараа фэнүүд нь тоглолтын газрыг ингээд битүү бүсэлсэн нөгөө чинь гарах газаргүй бас юм байна л та. Тэгээ хаалгаар гарах ямар ч боломж байгаагүй учраас нөгөө зохион байгуулагчид нь сэлүүртэй зав авчираад голоор сэлээд нууцаар гарч цугтааж ясаа удаа тийм ээ. Оо тийх бах уу. Угаасаа тэр үед чинь бол бараг хүн болгон л тийш дээ. Сэлүүрээр гараад голоор цугтаацсан хаалгаар гарах ямар ч боломж байгаагүй. Тэр гол мол тэр хүн амтан зогсоог байсан баг та. Одоо тэгээд бодвол хараад араас нь одоо гүйлцсэн л байх та. За тэгээд нууцаар болохоор Макдоналдс бас ажиллаж исэн байдаг. Тэгээд нэг тоглолтынхоо өмнө уйдсан гинэ. Манай аж тавуулаа нийцтэй. Нилээ уйдаад хэдүүлээ юу их юм хөө гэж ярьж хагаад ойролцоох Макдоналдс оронгуудаа нөгөө жолоочийн цонхны үйлчлэгтэй шүү дээ. Машинаар ингээ үйлчлдэг шүү дээ. Хэсэгт нь ажиллаад үйлчлүүлэгчдийн захиалгыг авч өгч одоо жоохон уйдаага гаргасан гинэ. Тэг хүмүүс ингээ харчиж шоконд ороод итгэхгүйсэн гэсэн. Юу вэ энэ чинь Backstreet Boys шүү дээ гэд итгэж өгөхгүй. Гэхдээ ойлгохгүй гадсан. Эдгээр яагаад энд ингээ ажиллаад байгаа юм болоо гэдээ ойлгохгүй. Гэхдээ энэ өөрсөнд нь айгүй хөвгчлээс ингэ хүмүүсийн тэр нөгөө паникнд орж байгаа тэр царайг нь хариу үйлдэл харах байсан шүү дээ. Одоо тэгэл дэлхийн хэмжээний одхоо ингээл хоолог үдэл бас сонин л байх байх л та. За аялаага автобусанд пейнтбол тоглож байсан удаа тийм байна. Нэг гимтэн гаалтаад. Тэгэд маш их өөддөг гинэ нийт маань. Тавуулаа ирж тийшээ явахаараа. Энэ аялын тоглолтоор маш том автобусаар ингэ явж идэг. Тэгээ автобус дотроо пейнтболын буу аав нэг хөөж буудаж ингэ тоглож байсан удаа байт юм байна. Тэгээ менежер нь бүр ингэ галзууран гаалаад наа автобусаа эвдэллээ болоод өгөөч гэж хүртэл хэлж ирсэн юм билээ. За тайзан дээрээсээ бүгд хоцорж исэн гинэ бүр тавуулаа шүү. Японд очсон яг нэг тоглолтын үеэр бэлтгэлийн өрөөндөө найрлж исэн гэдэг жаа. Ер нь бол тоглолт моглолтоор очсноо мартцсан сайхан идэж байгаа сууж исэн чинь тайзан дээрээ гарах товлсон цагаа бүгдээр мартцсан юм. Тэгэд нөгөө нэг менежер нь орж ирээ тэднийг маш чанга дуугаар орьсон ба. Бүх тайзан дээр яг одоо гар гэл ингээд орьсон юм байна л да. Тэгээ нөгөө барь залдаад гүгөө тэргөөрөө унж тусаад арай гэж тайзан дээрээ багтаж гарч минутанда багтаж дуулж суудаа тийм байна. За тэгээд олон нийтийн газар бүгд нэг юм хачин төрөл түмэн зүйлийн хувцастай гарч явж суудаа гэдэг гинэ. Тэгээд бас л энэ яасан гэсэн чинь уйдсан учраас хөгжилтийн тулд гэдэг жаа. Аяллаа нэг өдөр тус бүр солигдсон хувцас өмсөх болсон гэж. За жишээ нь ээжи эмэгтэй хүний даашинстай явсан. Палач өмсөд ингээ гадуур явж исэн. За Никийн хувьд болохоор им фермерийн өмд өмссөн тий. Одоо нэг ферм дээр ажиллах хүмүүсийн өмд чинь яриа өөр өдөө шүү дээ. Мөрөв зөрчтэй юм тий. Брайан болохоор ковбой малгайдаг хэмжлэлэг сонин содон хувцснуудтай ингээ явж исэн юм байна л та. Тэгээ ингээ гудамжаар ингээ алхаа явж хат хүмүүс харчаа царайг нь хараад таниад байгаа өмсөх хувцсыг ерөөсөө ойлгоогүй байна л та. Тэгээ хоорондоо ингээ яриад ирсэн. Энэ нөгөө нэг дэлхийн алдартай хамтлагийн мөн үү? Тэр яагаад юм сонин хувц өмсч юм бол юу болсон юм бол гэж шимнэлтэд хоорн яриадсэн. Гэтэ нэг хүн зориулж очиод асуугаагүй гэсэн. Юу өмссөн юм бэ гэж асууж байгаагүй. За бусад хамтлагуудтай одоо юу тулаа хийдэг юм байна дуу хоолойныхоо. За тухайн үед NSYNC 98 DJs гэдэг тухайн юм бусад алдартай бой бандтай хамт тоглолтын бэлтгэлийн үеэр амьд дуугаар тулаа хийдэгс батал хийдэг байсан юм байна. Энэ бас л уйдсан да гэсэн. За тэгээ Backstreet Boys үргэлж өөртөө тэр лаг шулуун дуу хоолой болго акапелла гэдэг штэ тий. Тэрүүгээр чадвараа ялдаг байсан буюу тухайн үеийн бой бэнд хамтлагуудыг бүгдийг ялдаг байсан юм байна. Ямар ч хамтлаг одоо шууд амдаараа дуулаад бол ядгүй юм байла л та. Бардаггүй л эсэж л тий. За тэгээ бүхэл бүтэн зочид буудлыг хөнсөрч тоглолт хийж суудаа юм байна. За тэгээд аялын тоглолтын хоёр бүхэл бүтэн зочид буудлын тэр давхрыг тэр чигт нь хөөсдөөд тэндээ караоке, усан бассейн тэмцээ, өмдний уралдаан гэх мэт эвгүй хөгжилтэй зүс зохион байгуулад одоо тэгээд тоглож исэн удаас байд юм байна. За нисэх онгоцон дээжээ тоглолт хийж исэн удаа тийм байна. Тэгээд нэг нислэгийн үеэр бас л уйдсан гинэ. Ер нь бол уйдчихдээ юм байна манайд нийлэхээр. Нэг онгоцон дотор караоке машин гаргаж ирээд өөртөө дижигээ хийгээд зорчдог
зорчигчд одоо тийм сууж байгаа бүх хүмүүстэй тийм нисэж байгаа бүх хүмүүстэй бүр амар тоглолт хийж өгсөн гэж шүү дээ. Тэгээ бүх зорчигчд нар нь болохоор Backstreet Boys-ийн фэн болоод буусан байт юм байна. Ер нь өөдөж болохгүй юм сүлээ. Тийм бай тий. Одоо тэгээд манай хэд өөдд юм болоо яа гэм бэл. Одоо өөдөхгүй байгаа ах уу. Одоо завгүй л байгаа. Одоо завгүй л байгаа ах. Ер нь өөдхараа л нэг юм сахилга гутчдаг юм байна л да нийлж байгаа л. Тийм байна. Хаяа бас өөдхгүй байна амьдрал. Гэтэ айгүй гоё үр бүтээлтэйгээр өөдөж байгаа шүү дээ. Тийм байна. Хоёлаа нэг иймэр төргөө олмолын газар очил хоёрыг таних уу? Таних болов? Айгүй тохгүй ч юм бол. Би хараа би бодож үзлээ л дээ. Backstreet Boys хэрвээ надаа одоо хоол өглөө гэх юм бол би хоолоо л харна. Энийг шудаал хэлээ. Би үнэхээр би одоо өөрөө ингээд заримдаа машинтад очиж нөгөө түргэн хоол авдаг байхгүй. Тэр би ерөөсөө ингээд бодоодсэн хизээш тэр хүнийхээ царайг нэг тийм онцгойлон харж байгаа. Аваал тэгэл карта уншуулаад явчихдаг гэсэн учраас. Тэр би бол олж харахгүй л явчих юм байна л та. За энэ зам Монголд ирэх сураг байсан гэсэн. Яг юм сураг гарах гарч ирсэн. Яг баттай бол биш л байгаа юм. Та эрүүл үүсгэх юм уу? Мэдгүй байна. Тухайд бол ээ. За баярлалаа. Ингээд Backstreet Boys хамтлагийн 5 гишүүнийг танилцуулаад дуслаа. Энэ хүргээ нэвтрүүлгээ өндөрлөе. Студид хөтлөгч Чанцаа Ами найруулагчаар ундрах нар ажиллалаа. Нэвтрүүлгийн хамтрагчаар автомашины зээл автомашин авах гэж байгаа бол Simple-ээр аваарай. За мөн арч жанчуулангийн анхны ундрагаас авсан ашиг хандгаатай жанчуулан хамтран ажиллалаа. Өргөжлүүлэн та бүхэн маань амар цаг нэвтрүүлгээ хүлээн аван сонсорой. Түр баяртай. Баярлалаа. Баярлалаа.